Сайн байцгаана уу? Энэ подкастыг эрхэм үзэгчид, сонсогчид та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За манай дараагийн ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаа анд бит хоёр сууж байна. Манай энэ удаагийн зочноор маш олон гуншинтай, олон гуншиг хэлэх юм бол энэ подкаст маань ер нь нэлээд цагаан дуусчих байх тийм ч байгуу богинохоо манай бүрий өнөөдөр болчихж байна. Ингээд санаа. Хэдүүл яг юу гэдэг яадаг талаар нугасаа үргэлжлэлийн дараачийн нэг цагийн туршид ярих учраас өнөөдрийн маань зоч маань бүрий байна. За манай подкаст ер нь эхлэхдээ маань хайгуу гоё тийм чөлөөт эхэлдэг. Ер нь өнөөдөр өглөө хэрхэн яаж эхэлсэн талаар, ер нь өглөө хэрхэн яаж эхлүүлдэг талаар хэлээ. Тий, сүүлээд нэг өглөөний хэмнэл маань айгүй алдагдаад уг нь хэсэг өглөө заавал босоод бяцлал хийдэг байсан. Тэгээд өглөөний цайгаа бас авал бэлддэг байсан. Тэгээд нэг аяллууд ингээд ойр ойрхон ороод ирэхээр аяллаас буцаж ирчихээд яг аяллаа үеэр чинь юу өглөөний цай бэлдэх шууд гараад явж байгаа шүү дээ. Тэгээд одоо бол нэг жоохон алдагдчихсан. Тэгээд буцаа хэмнэндээ оруулъя да гэж бодоод байж байна. Ерөнхийдөө бол өглөөг бяцлаглалаар эхлүүлдэг. Тэгээ ууг нь бол бяцлаглалаар эхлүүлдэг. Гэтэ одоо бяцлагаагүй баг 2-3 хоног болж байна. Бүрийн маань юу яг ямар мэрэгжилтэй вэ? Ер нь их. Тийм би төгсгөлтөө болохоор Монголд олон улсын харилцаагаар төгсөөд тэгээд дараа нь шууд техникийн салбар руу орж ирсэн. Тэгээд яг олон улсын харилцааг сонгосон шалтгаан маань болохоор тухайн үед нэг 10 жилийн конкурсаа өгч байхад юугаар сурмаар байгаагаа ерөөсөө мэдэхгүй байсан. Тэгээд нэг чагсаалтуудыг нэг харж байгаа олон улсын харилцаа гэсэн чинь амар тийм гоё гонж монж өмсөөл гадны ишүүлэлэгч тийм зураг авч байгаа өөрийгөө төсөөлөө. Тэгээд л орсон. Тэгээд төгссөн чинь ажлын байран дээр ерөөсөө байхгүй. Угаасаа тэр чинь дандаа таньдаг талуудаараа яамаа тэ элчин сайд чинь зүгээр би гүйж оржлох газар шүү дээ. Тэгээд ер нь техникийн салбар руу орж ирсэн. Хамгийн анх ер нь яг техникийн салбар руу орох болсон шалтгаан нь юу юм бэ? Яг олон улсын харилцаанаас дийлэгтэй хүмүүс одоо жишээл маркетинг ч юм уу харилцаа ч юм уу тиймэрхүү юм жишээ. Яагаад яг техникийн салбар сонгосон? Тий, яг сонгосон бол биш. Би яг нэг гайгүй нэр хүнтэй компаниудыг ер нь бол тоочглсон байсан байхгүй. Тэгээд хэд хэдэн газар өгцөн. Тэгээд гайгүй тэнцсэн хоёр газар маань болохоор нэг нь юнитэл нөгөөх нь говийн юу байсан байхгүй. Маркетинг байсан. Тэгээд говь манахаас 5-6 км-ийн зайтай газар. Unitel болонгууд нь манахаас километрийн зайтай газар байсан байхгүй. Тэгээд би төгжрлөө золоо за амьдралынхаа баг 2-3 цагийн төгжрэлд үрж ирснээс гэж бодоод айгуу тийм ер нь олон юм бодоогүй Unitel-д орж ирсэн. Хэр удаа ажилласан? Тэнд болохоор 3 жил ажилласан байхаа да. 3 жил байсан. Хамгийн анхных нь хийсэн, хамгийн анхны пост хийсэн одоо контент нь тийм ямар төрлөнд байж хамгийн анхны оруулсан контент нь тухайн үед тэнд ажиллаж байхад байсан тэрнээс өмнө байсан уу? Тэнд ажиллаж байхад байсан байхаа. Тийм байна. Тийм. Тухайн чинь яг нэг ковидын үеэр тараад. Бүрийн ер нь дийлэгтэй хүмүүс бүрийн university бол YouTube хуудас болоо ер нь бол яг бүрийн гэдэг өөрийнх нь сошиал хаягуудаас ер нь мэднэ. Контент creator гэдгээр хүмүүс бол зарим хүмүүс яг influencer гэдэг янз бүрээр хэлдэг. Гэхдээ би болж байгаа бол яг цэвэр content creator гэж боддог. Тэгэхээр content creator хийхэд хамгийн анхны хийсэн бүтээсэн контент чинь юу байсан? Тэрийг яагаад хийхээр болсон? Тэгээд хийх процесс нь юу ямар байсан талаар. Тий, яг тухайн нөгөө ковид болоод тэгээд бүгдээрээ гэрээс ажиллаж байсан шүү дээ. Тэгээ гэрээсээ ажиллахаар бас яг ажилласан шиг ажилтгүй маяг. Тэгээд цаг айгүйх байгаад сууг нь ажлын 8 цаг. Тэгээл нэг 4-5 цагийн дотор тухайн өдөр их зүйлүүд байна дуусчдаг. За тэгээд юу их вэ гэд хийцүүрч сууж байгаа. Тухайн үед Японы яг ижил төстэй контентуудыг би үзэж сонсдог байсан. Номын хураангуй гэсэн үг. Тэгээд за нэг хийж үсэх юмсан гэж 1 жил 2 жил ботсон байжгаад ямар ч би микрофоноо ковидын өмнө авцсан байсан. Тэгээд ерөөсө бичгүүгээр тэгэл заад ийм амар завтай байгаа юм чинь зүгээр хийгээд үзье гэж бодоод. Тэгээд шууд нэг микрофоноо залгаад скрипттэйгээ бичээд хөнгөө эдит хийгээд оруулаад тэгэл яг дөнгөж анх бол эхэлж ирсэн. Тэгээд өмнө нь нэг хальт залт нэг жоохон сонирхлоор эдит мэдэд хийдэг байсан. Тийм учраас бас харьцангуй анх эхлэхэд бол гайгүй боломжтой байсан байх. Ер нь бол яг YouTube-ийн ялангуяа ийм аяллыг эхлүүлж байгаа маш олон хүмүүс зарим нэгэн дээр нь одоо баг хэдэн 100 видео хийж иж тэр нь нэг хамгийн анхны нэг 10,000 үзэлт авдаг ч юм уу те. Ер нь маш удаан хугацааны процессор ингэж явж иж амжилтан дээр нь хүрсэн түүхүүдийг бид маш сонсдог ш те. Бүрийн хамгийн эхний видеоноос эхлүүлээл хацтай байсан эсвэл бол эхлээний одоо хэддэх видеоноос ер нь одоо цоор нэг ярьдаг ш те. Ингэж юм дэш айгу
урд төслөг үзсэн. Нэг хагас жил мөлийн дараагаас юм болов. Тэр хавцаа байсан байхаа. Тэрнээс өмнө тэгэл яг нөгөө процесс нь айгүй сонирхолтой санагдаад тэгээд би өөрөө хийсэн зүйл амар дуртай байдаг байхгүй. Өөрөө хичээл үзээд байдаг байхгүй. Тэгээд тийм байсан болохоор би зогсохгүй хийгээд байдаг гэсэн. Тэгээд хаяа ганц хоёр сэтгэлдлүүд ирдэг. Тэр нь айгүй гоё сэтгэлдлүүд. Тэрхүү байдлаар хүмүүс үзэхгүй байсан ч ямарсан би нэг 6 сар хийсэн. Тэгээд 6 дахь сараас нь гинт айгүй огцсон. Шууд нэг сарын дотор 30-40 мянган subscribe нэмэгдээд тэгэл гайг болцсон шүү дээ. Нөгөө ер нь ихнийх нь контентууд дандаа номтой холбоотой байсан тий. Ном унсан номоо нөгөө тавьчлаад ирдэг. Тэгж эхэлсэн тий. Одоо жишээлбэл яг нөгөө бас нөгөө YouTube-ийн content creator болж байгаа энэ аялалч нь өөрөө давхар яг нөгөө стартап бий болгох яг тийм founding процессд аюу ойлцсон санагдаад байгаа юм миний хувьд. Яагаад гэвэл тодорхойгүй зүйл рүү энэ шинэ юмыг туршиж үзэж орох гэж шүү дээ. Тэрийг чи хүмүүс үзэх үү, авах уу, ашиглах уу хүмүүс мэдэхгүй. Яг шууд үр дүнгээ өгөхгүй тий. Тэгэнгүүт тэр хугацаанд маш удаан хугацааны бэлтгэл ажил тэгэл одоо хүн ашиглахгүй үзэхгүй байсан гэсэн түүнийг хийгээл ах ийм ингээ шаардлага үүсдэг тий. Магадгүй ирээд болох байх гэсэн найдалгаар. Энэ хугацаанд ер нь 6 сар одоо жишээлбэл юм хийхэд өөрөө тэгэж нөгөө юм шантармаар үе за энэ чинь баг явахгүй юм шиг байна дөө гэж бодоод орхимоор санагцсан үе байсан уу? Хэрвээ мэдээж одоо өнөөдөр энд байхыг бодоход мэдээж тэрийг орхиогүй шүү дээ. Тэрийг орхиогүй байх тэр одоо шалтгаан юу нь байсан бэ? Надад ямар ч тийм expectation байгаагүй байхаа. Амар олон хүнд ингээл хүрээд тэрүүгээр ингээ мөнгө олж молдог болоод гэсэн тийм ямар ч зориг надад байгаагүй. Зүгээр л надад сонирхолтой санагдчихсан болохоор хийжсэн. Тийм тодорхой зоригтой байхаар тэрэндээ шантарчдаг байж магадгүй. Яагаад миний хүрэхгүй байна тэр гэдэг шүү дээ. Надад ямар ч тийм бодол юусоо байгаагүй. Би бүр monetization-ы одоо нэг эрхэн үүснээс хойш баг жилийн дараа тэрийг нээжсэн баггүй. Тэгэхээр надад ямар ч тийм ашиг сонирхол тэр юуч байгаагүй. Би өөрөө нэрээч зарлдаггүй байсан. Миний Instagram аягчтанд анх баг ихний жил хагас махас байдаггүй байсан. Тэгэхээр тийм юу гэдэг юу ч хүсээгүй байсан учраас нэг тийм хүсэхгүй зүйлдээ хүрэхгүй байгаадаа ингэ шантарч мантардаг ч юм уу. Тийм шалтгаан надад юусоо байгаагүй бах. Тэр байхаа миний бодлоор. Зүгээр нөгөө өөртөө таалагдах сонирхол гэж харж болох уу тий? Тийм хобби ч нугасаа л яг тийм шүү дээ. Би одоо хоббигоос юу ч толох гэдэг байлаа юм. Тэрнтэй л адилхан байх. Тэгээ хобби ном унших юм уу эсвэл ямар нэгэн контент бүтээх юм уу? Аль нь хобби вэ? Бүтээх нь хаа. Ном унших бол ерөөсөө хобби байгаагүй. Би YouTube хийж эхэлснээс хойш ном уншдаг ус. Тэрнээс өмнө ерөөсөө уншдаг байсан. Тэгэхээр тийм зүгээр нэг зүйлийг эхнээс нь хийгээд тэрийг гаргаад үр дүнг нь харах нь л аюу тийм сонирхолтой процесс байсан. Тийм учраас хийжсэн байх. Тэгэд яг энэ одоо нэг контент бүтээхдээ ягаад номыг сонгож авсан? Тухайн үед нэг за бусад подкастууд дээр ном ярьж байгаа подкастууд дээр айгу удаан байдаг байсан. Хугацаан тий 48 минут цаг маг ярьдаг ч юм уу. Тэгээ эхлээ хэсгээс нь л ахуулаад надад юусаа наалддаг байсан. Одоо хостууд нь ингээ хоорондоо за юу байна энэ гэж ярилцал. Би одоо та хоёр юу байгаарч яах вэ гэж бодоод айгу стресстэй байсан байхгүй. Тэгээд за нэг товчлоод хөргөчл ер нь их зүгээр юм байна да гэж бодчихсон чинь тийм контентууд гадаадынхан хийдэг байсан. Тэгэл тэрийг яагаад Монгол дээр хийж болохгүй юм бол гэж бодоод хийж эхэлжсэн. Тэгээд дөнгөж хамгийн ихний бичлэгээ оруулсан чинь манай менежер наа чи арай л богинох юм шүү. Тэр юм хилжлээсэн л та. Ихтэй яхаа тэгээд богинох нь миний зөв байсан. Тэр нь ч одоо зөвл байсан юм байлээ. Зөв. Одоо тэгээд нөгөө номоо яг видео контент болгож гаргаж байгаас гадна тэр номыг орчуулж гаргадаг тий. Тэгээд тэр номнуудаа одоо орчуулж гаргаж байгаа хэмжээ компани болчихсон баг тий. Тий, компани үүсгэн байгуулад одоо 2 жил мөлийн өмнөөс юм уу? Тийм. Одоо 2 хол ном байгаа. Тэгээд одоо 3 дахь номын ажил руу орох гээд. Тэгээд 2 ном хоёул бестселлер. Хоёул бестселлер. Номоо яаж сонгож одоо бестселлер болгож хэлээ. Хамгийн ихний ном маань ярих техник гэдэг ном. Тэгээд тухайн ном яг надад үнэхээр хэрэг болсон учраас би орчуулмаар санагдаад. Тэгээд нэх одоо юу гэдэг бизнес болгох юм гэсэн бодлоор биш. Би дандаа нэг номын хурангууга хийхдээ тэр номын техникүүдийг ашиглаж ярьдаг байсан байхгүй юу. Мөс ярих техник гэдэг ном. Тэгээд энэ номыг аль олон ингээд уншаад өөрийнхөө амьдралдаа хэрэгжүүлээсэ. Тэгэхгүй бид нар
яаж ярих вэ гэдэг талаар ерөөсөө бидэнд хинч зааж өгөөгүй юм байл л да ингээд бодохоор. Гэсэн мөртлөөс ингээд амьдрал дээр хамгийн чухал ур чадруудын нэг нь болохоор soft skill-үүд тэр дундаа ярих арга техникүүд хамгийн чухал байдаг. Тэгэл одоо жишээ нь наазах нь ингээд том бизнесийн одоо удирдлагуудыг харахаар ихэвчлэн айгүй сайн ярьдаг хүмүүс байгаа байхгүй. Нэг тийм сайн ажил хийгээд байгаагаас илүү сайн ярьдаг хүмүүс нь одоо баг манай төрийнхнийг харсан гэсэн. Тийм хүмүүс л тийш гараад байгаа байхгүй. Тийм чухал ур чадвар мөртлөөсөө тэрний талаар ингээд хинч ярьж өгдөггүй, хааж бичигдээгүй байдаг. Тийм учраас энэ ном айгүй монголчууд маань хэрэгтэй юм байна гэж бодоод ямар ч зэн номыг аль олон уншиж хэрэгжүүлээсэ гэдэг үүднээс тухайн номоо анх гаргаж ирсэн. Би мэдхийн бүрий яг одоогор бол илүү нөгөө хуваар мэдээж одоо бизнес эрхлэгч нэг л та. Нөгөө л та бол full time content creator. Тэгээд ер нь бол яг хав 9-5-ын хооронд одоо бидний нөгөө нэг юм уламжлалт ажил гэж ярьдаг шүү дээ. Уламжлалт ер нь ажлын байрнаас яг юм креатив салбар руу ингээд бие дагаараа шилжих тэр шийдвэр гаргалт ер нь ямар яаж өрнөсөн бэ? Хизээ тэр шийдвэрээ гаргасан. Ажлаасаагаараа би одоо жил гарan болж байгаа. Сүүлд Анд Global гэдэг компанид ажиллаж ирсэн. Тэгээд тухайн үедээ нөгөө нэг яг би уг нь хагас цаг болгоцсон байсан цагаа. Тэгсэн ч гэсэн амжихгүй байгаад байсан. Заримдаа ингээл зураг авалт ингээ бүтэн өдөр орж ирдэг ч юм уу. Аль эсвэл гинтийн ингээд айгүй гоё ажлын салууд ороод ирдэг байхгүй. Тэгээд тэгсэн мөртлөөсөө би өөрөө нөгөө нэг миний алтан тушаал маань product manager буюу яг нөгөө нэг голд нь байдаг хүн байгаад байгаа байхгүй. Дэшөө доошоо хажууд тийшээ бүгдэндээ ингээд харилцдаг. Тийм хариуцлагатай мөртлөөсөө би тухайн хариуцлага биелүүлж чадахгүй байгаад байсан. Хувийн ажлуудаас болоод тэгээд энэ байдлаараа би компанид айгүйх тийм ер нь төвөг утгах юм байна гэж бодоод тэгээд за үүнээс илүү их төвөг удажснаас ер нь гараад миний дараач үнийг манайд олж исэн дээр юм байна гэж бодоод тухайд бол гарч исэн. Тэгээд би ажилтдаг байсан үедээ над нэг тийм корпорацийн карьерийн зорилгоор өсө байдгүй. Би зүгээр нийгмийн харилцаанд орох гэж л ер нь компанид ажилладаг байсан байхгүй. Тэгээд давхураас ажил маань айгүй сонирхолтой надад таалагддаг байсан. Кайф авдаг байсан. Гэтэл би нөгөө нийгмийн хүсэж байгаа нийгмийн харилцаан дээр би өөрөө зөвлөн төвөг учруулад байгаа юм санагдаад тэгээ гарч ирсэн. Тэгээд ажилласаа тэгэж гарна гэдэг ер нь бол яг мэдээж нэг талдаа санхүүгийн хувьд айгүй том риск шүү дээ. Ер нь бол яг content creator тухайн дараагийн сарда чинь санхүүгийн орлого чинь хэрэг байх мэдэхгүй шүү дээ. Стартап байгуулах гэсэн ер нь ялгаагүй яг л тэгдэг. Нөгөө стартап чинь магадгүй ганцхан өөрийгөө залинжуулахаас гадна дахиад бас хамт олоноо залинжуулах шаардлага гарна. Тийм ч санхүүгийн нэлээд амар том риск байгаад байдаг. Чиний тухайн тийм риск байсан уу? Үгүй. Байгаагүй. Тий. Би дандаа нөгөө нөхөө малтчихдаг байхгүй эхлээд. Дараагийн ажлыг дараагийн зүйлийг хартсан учраас. Ажлаасаа гараад жил чиг худлаа ярьсан. 2 жил орчим болж байгаа юм байна. Тэгээд яг нөгөө компани байгуулчаад би номоо гаргачаад гарсан байхгүй юу? Тийм учраас ер нь аль нөгөө давхар байх маань амар чухал юм шиг надад санагдаад байна. Давхар олон зүйлтэй байх нь. Ажилтдаг байсан үедээ би давхар тэгэл контентоо чинь тэгээд номооц ингээл бэлтцсэн байсан гэдэг ч юм уу. Одоо бас дараа чинь дахиад нэг давхар хийж болох зүйлээ бас ингээд нүхэ бэлдээл ер нь бол явж байгаа байхгүй. Тийм байх чинь хүний сэтгэл санаанд айгүй зүгээр юм билээ. Тэгэхгүй би одоо юу гэдэг хэрвээ зөвхөн компанийнхаа ажлаа хийдэг бөгөөд надад ямар ч өөр санхүүгийн бусад их усэр байхгүй байсан бол нэг сэтгэл зүйн хувьд амар хэцүү. Ер нь бол зөвхөн тэр зүйл дээр independent буюу тэндээс одоо хамааралтай болоод эхлэхээр өөрийнхөө хүснээрээ ч ажиллаж чадахгүй за болохгүй бол би гарч штэ гэж хэлж болохгүй тийм нөхцөл байдалд ингээд нэг хадны ингээд ирмэгдэр байгаа юм шиг надад ер нь санагдаад байдаг байхгүй юу. Тийм учраас би дандаа л ер нь давхар зүйлүүдийг хийдэг байсан. Ойтон байхасаа ч ингээд сурхайгаа хажуугаар ихвчлэн ажил мэжлийг л явдаг байсан. Тэгээ тэр яг миний ингээд юу гэдэг би ер нь хааж утсан заавал тийм давхар байгаасаа гэж одоо хүмүүс хэлдэг байхгүй юу. Тийм учиртай ер нь бол судалгаагаа хийгээд тэгээ дээрэс нь эрсдлээ бас айгуу сайн тооцоолд юм байна тий. Тий. Ерөнхийдөө нөгөө баг одоо жоохон хүүхд тахтай ч юм уу баг наснаа ч юм ингээд им creator контент хийдэг эсвэл олны өмнө гардаг тийм байсан уу эсвэл бүр өөр эсрэгээр одоо дараахан байсан уу? Интроверт байсан. Тий. Би ч одоо ч интроверт л дээ. Өөрсдөө гардаг байсан. Тий. Хизээ үлээс нэг оюутан байхдаа ч лөө Америкт хийсэн судалгаа хийсэн байхаа 10 жилийн хүүхдүүдийн одоо dream job тий одоо мөрөөдлийн ажил гэдэг судалгаан дээр нэг төлөө хоёрт
ютубер гэж биччихсэн байхгүй. Хавь тухай what the fuck энэ гэж бодож бодвол хэвчээ болохгүй гэж би бодчихсон тухайд. Тийм л хүн байдаг байсан. Тэгээд би бол нэлээд олон юм гарч чаддгүй хүн байсан. 10 жилдээ Японд байгаад тэгээд манай Японы хэлний багш маань нэг ийм одоо 10 жилийн сургууль хооронд зохион байгуулагдж байгаа нэг ихтгэлийн тэмцээн байгаа. Ийшээ орчих гээд намайг оруулсан. Тэгээ би ихтгэл мэлтгэлээ бэлтжээл уг нь бэлтэж байгаа үедээ нөгөө нэг шинэ Монгол болж ирсэн тэр тэмцээн. Тэгээ шинэ Монголын нэг Япон багш нь чиний ихтгэлж айгу сайн байна. Ямар гоё ингээл Япон хэлээр ярьд юм бэ. Айгу найдвартай шүү гэжсэн чи би тайзан дээр гараад таг хоосон болоод сандраад хүйтэн хөлс ингээд зогсохгүй ингээд эвгүй хөлс гараад жихнээс ингээд ир үжичрээд зогсохгүй бүр аимшигтай тийм байсан. Уг нь бол тэгэл баг багаар нөгөө нэг гарсаар хагаад одоо тасч тийм үү зүгээр болсон юм нь. Тэгвэл аюу тийм бас нөгөө тайзны айц гэдэг чинь ялтчихгүй ингээд өөр төрлийн айцад шал өөрийн төрлийн айц. Өөрийг аюу бэлдсэн гэж бодсон юм. Яг ингээд тайзнаар хагаад удаас ялангуяа нөгөө амар юм тод гэрэл тусаал заалан тэнч хаагдахгүй тийм ингээд ангаа халыг энэ дээр авдаг юм. Ялтчих цаанаас амар сандар байна. Тий бас нөгөө ер нь ингэж яриад одоо YouTube хийгээд ингээд өөрийгөө бас нэг талаараа илэрхийлээд сурж байгаа штэ тий. Тэгээ тэр нь бас магадгүй нөлөөлсөн байх магадaltaй. Эсвэл одоо нөгөө уншиж байгаа номноосоо миний бодлоор бүрийг бас гаргаж байгаа номнууд нь айгу тийм дандаа хүмүүсийн өгөөчтэй номнууд дээрэс нь хувь хүний хөгжил рүү илүү чиглэсэн санагддаг байхгүй. Тэгэхээр магадгүй бас тэр нь чам давхар нөлөөлж гинөө. Ер нь бас цаашдаа ийм хүүхдүүд байдаг штэ тий 10 жилдээ эсвэл их сургууль дээрээ яг тийм ингээд нөгөө хүмүүсийн өмнө гарахаараа сандраад өөрийгөө илэрхийлж чадахгүй тийм хүмүүс бас магадгүй төлгөө болох юм байна л да. Тий нөгөө нэг энэ хүмүүс миний ямар нэг өөг хайж байгаа гэж бодохоор хүн ингээд сандраад тэлтрээд эхэлчихдэг байхгүй юу. Аль эсвэл энэ хүмүүс надаас илүү мундаг тий. Би энэ хүмүүсийн өмнө ингээд ярих төвчний хүн биш гэж боддог ч юм уу. Тиймэрхүү айцууд ороод ирэхээр л шууд ингээд тэлтрээд эхэлчихдэг юм байлээ. Би бүр анхны ажилдаа ороод ч гэсэн бас тэр сандрал маань юусаа арилаагүй байсан байхгүй юу. Анх ажил ороод бараг 3-4 сарын дараа гүйцэтгэх захирал тузын дарга тэгээд газрынхаа захиралтай шууд нэг PPT танилцуулахаар болчтیں۔ Тэгээ би тэр үед бас яг адилхан ингээд хүйтэн хөлс ингээл гараал амир эвгүй өргөж мөргөөд тэгээд би тухайд юу гэж бодож ирсэн бэ гэвэл энэ гурав бол ингээд бүр надаас ингээд хол мянга ингээд мундаг лаг хүмүүс байгаа. Тэгэхээр энэ хүмүүс миний ингээд ярьсан зүйл юусоо наалтахгүй байлс би дандаа буруу зүйл ярьж байгаа энэ төр гээд өөртөө нөгөө biasтай итгүүлсэн. Тэгээд ирэхээр угаасаа л бүр яачцсан ингээд эвгүй санагдахгүй тэр чинь. Тэгэхгүй би илүү одоо үгдээ жоохон эготой байх хэрэгтэй юм шиг байлээ. Энэ хүмүүс миний мэдгүй зүйл зөндөө байгаа биш ээ. Энэ хүмүүст одоо шинэ мэдлэг олгож байгаа гэж боддог ч юм уу те аль эсвэл энэ хүмүүс надаас илүү одоо мэдлэхгүй гэж туршлахгүй гэж боддог ч юм уу мэдгүй юу ч яаж болно аль эсвэл одоо тайзан дээр байгаа үзэгчдийг бүгдийг нь сармөгчин гэж бодсон ч болно яг үндэ тэгэж өөртөө бүр тийм давсан итгэлтэй байж хүн угаасаа тайзан дээр ч юм уу аль эсвэл олон өмнө гарахтаа сайн ярьж чадах юм байлээ тэр л хамгийн чухал баха. Тэгэхээр өөрийгөө аль хэдийн бүр нөгөө юм төвшин хангуулах шаардлагатай тий яг ижил төвшөнд очиж яг тэр хүмүүсийнхаа төвшөнд сандрахгүй яг найзуудтайгаа хоорондоо ярилцаар өрнүүлж байгаа юм шиг тийм яриа өрнөх бах тий. Тийм бүр давсан байх хэрэгтэй. Номер 1 байх хэрэгтэй. Тэр орчинд байгаа ингээд 1000 хүн зөвлөрсөн байлаа гэж бодоход тэр 1000-ын дээрээс нэгтгэх нь тэр чиг өөрөө байх хэрэгтэй байхгүй. Тэгж л өөртөө итгүүлэхгүй болохгүй. Бүр яг энэ философи нь магадгүй чи өөр хэлсэн шүү дээ би өөр интровертүүд бол мэдээж нөгөө хүмүүстэй харилцахаас болж үл жоохон зайсан жоохон анзаарах туртай байдаг ч юм. Тэгэхээр саний ярьсан энэ юу н аргуудаа чи бусад нийгмийн харилцаанд орохдоо бас нэг ашигладаг. Тий хүн чинь нөгөө нэг зөвхөн нэг характертай байна гэж байдгүй шүү дээ. За жишээ нь би ингээд камерын өмнө одоо бол бас нэг өөр бүрэл ингээд ярьж байгаа. Тайзан дээр гарвал бас нэг өөр бүрэл байгаа. Гэртээ байгаа үедээ бас дахиад өөр бүрий байгаа. Тэгэхээр тэд нарыгаа тий тасгал хэрэгтэй байх та. Тий хаана ямар байдлаар өөрийгөө ашиглах вэ гэдэг. Тий. Тэгэхгүй ингээд одоо жишээ нь networking event дээр очивол би интроверт юм шиг ярьж чадахгүй гэж суугаад байж болохгүй шүү. Тэр чинь анх
чамтай танилцж байгаа хүн чамайг introvert, extrovert гэдгийг угаасаа мэдхгүй юм чинь extrovert гэж жүжиглэх ёстой байхгүй юу? Тэгэхээр нэг жоохон тийм жүжиглэх skill гэх юм уу? Хэрэгтэй байж магадгүй. Fake it till you make it гэдэг чинь. За. Окей. Ямар нэгэн байдлаар нөгөө өөрийгөө л чаленжлал тэгэл гаргах хэрэгтэй. Тийм байна. Ер нь тэр ур чадвар чинь нөгөө ажлын байран дээр ч хэрэгтэй, өдөр тутамд хэрэгтэй байдаг тийм. Тийм. Ялангуяа нөгөө нэг ажлын ярилцлаганд орж байгаа залуучуудыг харахаар яг тэгээд байдаг байхгүй юу? Өөртөө жоохон итгэлгүй. Тэгээд давхар нөгөө сая өмнө ярьсан шиг нөгөө ажлын ярилцлагыг авч байгаа менежер ч юм уу захирал нь надаас л мундаг гэж бодцохоор ингээд өөрийгөө ерөөсө гаргаж чадахгүй. Тэгэхгүйгээр би сүүлийн үед болохоор заримдаа ингээд оюутнууд ингээд одоо сургууль дээр зөвлөгөө өгдөг. Гэхдээ ажлын ярилцлаган дээр бол заавал fake it. Заавал ингээд өөртөө хитрхи итгэлтэй. Гэхдээ мэдээж тэгээд ингээд би бүхний чадна гэдэг нэг тийм өнгөрөө байж болохгүй. Зүгээр маш гоё нүүрний баясгалантай. Би бол мундаг өөртөө итгэлтэй залуу шүү гэдгийг үзүүлэх нь чухал хэдий тийм биш байсан ч гэсэн. Хүмүүс нөгөө тэр нөгөө өөртөө итгэлтэй байх буюу confidence нөгөө талтай өнгөрөө байх кок яах. Энэ хоёрын хооронд тэр нэг юм балансыг зөв ойлгож олж авахгүй бол хаяад тэр хоёрыг нөгөө ижил утгатай юм шигээр ажиллаад байгаа. Тэгээд тэрэн дээрээ одоо холдоо гарах тохиолдлууд их байд юм шиг санагдав. Арай жоохон өөр юм хийн гэснээс бүрийн хувьд хийдэг контентууд нь ер нь бол номын хураангу ер нь л номтой холбоотой байдаг. Гэхдээ тэр бол мэдээж нөгөө хүмүүс хэрэгтэй. Мэдээж үзэгчдэд маш хэрэгтэй контент. Гэхдээ яг энэ контент бүрийн өөрийн үргэлж хийхийг хүсдэг төрлийн контент мөн үү? Эсвэл чи хүмүүс хэрэгтэй болохоор нь хийдэг эсвэл үнэхээр ийм төрлийн контентыг дуртай болохоор хийдэг юм. Хэрв магадгүй арай өөр юм хийх дуртай болвол юу хийхийг үргэлж хүсдэг вэ? Тэгээ сүүлийн үед ер нь айгу удаад хийж байгаа зүйлүүд байсан. Ялангуяа YouTube дээр нөгөө дасцсан зүйл байгаа болохоор надад илүү амар учраас би тэр зүйлүүдийг сонгож байгаа. Гэтэ болж өгвөл ер нь нэг тийм сонирхол. Сүүл нөгөө Африк аялахтаа влог хийгээд тиймэрхүү байдлаар нэг жоохон тийм чаленжтэй зүйлүүдийг аль хийж үзмээр байдیں۔ Гэтэ тэрийг хийхэд бол маш хэмжээний мөнгө төгрөг шаардлагатай, хөрөнгө оруулалт шаардлагатай. Тийм болохоор би одоо юу зориод байгаа юм бэ гэвэл нөгөө YouTube-ээс мөнгө хардггүй болмоор байгаа байхгүй юу. Одоо яг мэдээж тодорхой хэмжээнд спонсоруудтай тэр нь миний орлого их үсэр болцсон ч гэсэн би өөр зүйлээр айгу successfully ингээд орлого их үсрээ баталгаажуулаад тэгээд тэндээс олсон орлогоороо контент руу хөрөнгө оруулалт хийгээд ингээд амар баг магтай ажилладаг ч юм уу тий. Тэгээд тэр YouTube бол зөвхөн ингээд цэвэр одоо буцаага цэвэр хобби болгоод зөвхөн нэг сонирхолтой зүйл хийж үзмээр байгаа юм болдог бол. Жин сая сүүл дөнгөж өчтөр би нэг 14 настай Канад хүмчлэн ямарсан нэг Аз л байсан. Нөхрийн нэг видеог үзээд тэр хүүхэд болохоор 10-таагаас эдит хийгээд эхэлсэн. Тэгээд бүр ингээд том ингээд байгууллагууд ингээд туслан ингээд хийж мэддэг ч юм уу. Тэгээд бүр ингээд 30 минутын бүр миний амьдралдаа ч үзэж байгаагүй хэрээр бүр гайхалтай синематографаар ингээд влого хийсэн байсан байхгүй юу. Тэгээд тэр хүүхэд болохоор тэндээс нэг тийм одоо юу гэдэг зарцуулсан цаг хугацаа болон тэндээс авч байгаа өгөөжийг нь харахаар яг магадгүй ирээдүйн grow хийх байх. Гэхдээ тэр их хэмжээнд тэр хүүхдийн эсэл гаргаад байгаа байхгүй юу. Одоо би буцаад тэр сэтгэлээ аммаар байгаа байхгүй юу. Тэр их хэмжээнд ингээд ямар нэгэн зүйл дотор ингээд ороо шин зүйл ингээд сонирхож үзээ, турш үзээ. Тэгэхгүй яг ингээд за ялангуяа ингээд ямар нэгэн чаленж хийж байгаа влог ч юм уу тиймэрхүү сонирхолтой контентууд асар их цаг хугацаа зарцуулж байгаа. Тийм. Тэр их цаг хугацаагаа би зүгээр юу ч одоо гордохгүйгээр зүгээр хиймээр байгаа байхгүй болов. Ойлгож байна. Expectation байхгүйгээр зүгээр барьер байхгүйгээр л тэрийг ингээ гаргадаг байна гэсэн үг үү тий. Одоо тэгэхгүй бид нар ч нөгөө нэг нас сахих тусам ингээл эрсдлүүдээ бодвол тий тооцоол шинжээл юм хийхээ болчиход байгаа байхгүй. Тэгээ би буцаага зүгээр нэг тийм юм бодмооргүй болмоор байгаа. Уг нь бол тийм хүсэлтэй. Окей. Айгуу сонирхолтой сэдв. Би энэ сэдвтээ өөрөөс яг ойрхон бидэг болохоор энэгээс бүрээс юм саналаа. Түрүүн хэлээ нөгөө орлого гэж ярьсан шүү дээ. Тэр YouTube-ээс орлого хармааргүй байгаа. Одоо спонсоруудтай байгаа. Тэгэхээр яг YouTube content create хийн гэдэг нь нэг талаасаа айгуу тийм гоё өөчтэй контент хийж байгаа юм шиг боловч яг нөгөө талдаа бол зөв бизнес л дээ. Ер нь бол бас бизнес гэж ер нь харахад бол ер нь боломж. Тэгэхээр яг content creation буюу контент бүтээх энэ бизнесийн салбарын талаар ерөнхийдөө ярихад ер нь хүмүүс одоо залуучууд сүлдээ яг ютубер болно
өтер гэж ярьж шүү дээ. Тэгэхээр яг одоо ийм төлбөртэй контент хийдэг байхын зовлон жаргал нь юу вэ? За эхлээл зовлонгоос эхэлье. За зовлон байхгүй байх миний бодлоор бол. За. Тийм. Би угаасаа Instagram-ийн миний bio руу ороод харах юм бол би real story дээр хамтрахгүй гэж бичсэн байдаг. Тэгэхээр тиймэрхүү ажлуудыг угаасаа нэгт автгүй гэсэн үг. Зөвхөн YouTube дээр угаасаа хийх байсан контентууд дээр би одоо спонсор авч байгаа. Нэмэлт байдлаар гэсэн үг. Тэгээд давхар нөгөө нэг спонсортай байхаар би их хвшил нөгөө нэг жилийн гэрээгээс ч урт хугацаанд ингээд хамтарчдаг. Тэгэхээр давхар нөгөө хариуцлагын гэрээ үүсээд би заавал хийх ёстой болчихж байгаа байхгүй юу. Тийм. Тиймэрхүү байдлаар одоо зохицуулдаг гэх юм уу. Тийм. Instagram дээр бас адилхан нэг одоо бол хоолны контент хийгээд байгаа. Тэрэн дээр бас нэг жилийн гэрээ хийцэн. Тэгэхээр би заавал сартаа нэг 2 одоо хоолоо хийгээд контент оруулах хэрэгтэй гэдэг ч юм уу тийм. Тэрхүү байдлаар өөрийгөө нэг жоохон тийм ажил руу оруулаад байгаа юм. Тэр юу нэг ер нь ингээд нөгөө хүн чинь айгүй юм юу ингээд хойрог ер нь хүний ер нь өмнөсөн өөрийнх нь байгалийн шинж чанар нь айгүй тийм хойрог юм байна л да. Айгүй хойшин тавих туфта. Ер нь яагаад гэдэг вэ яг нөгөө эволюцийн талаас хүн өөртөө айл болохоор амар өөрийгөө нөгөө биеэ хамгаалах, ядраахгүй байх. Тэр бүх юм л хүн өөрийгөө ер нь хөтлөгчээдэг. Тэгээд тэгдэг учраас тэр хориг одоо тийм хүмүүс чинь бүр сүултээ бүр юм архаг хориг болдог гэж байгаа байхгүй. Тэрнийх нэг нь би заяа. Тэгэнгүүт тэр хүмүүсийг яах одоо сэтэлжүүлэх хамгийн чухал 2 аргынх нь нэг нь юу вэ гэхлээр нөгөө юм үүрэг хариуцлагыг бий болгоод тэрнээс ямар нэгэн одоо эрэг юм сөрөг үрдэн үсэх тэр нөхцөл рүү өөрийгөө хөтлөх гэж байгаа. Тэгээ тийм учраас бид нар одоо жишээлбэл ингээд даалгавраа хийгээрэй хичээлээ уншаарай гэчүүл хэр өрийн хүн дээрийг уншихыг хүсэхгүй. Гэхдээ даалгавраа уншихгүй бол дараагийн 7 хоног шалгалтандаа тэнцэх голын нэгс унна гэдэг. Энэ тодорхой цаг хугацаа болоод тодорхой үйл явдлаас үүсэх үр дагавар гараад ирэхлээр хүн тэрэндээ бэлдэж эхэлдэг. Тэнгүүд контент креаторын одоо яг ялангуяа одоо спонсоргүй ч юм уу эсвэл хуваар хийж байгаа контент креаторын айгүй хэцүү юм нь нөгөө өөрийн юм учраас одоо би өнөөдөр одоо жишээлбэл би контент оруулах бол хинч намайг ярингууд одоо ууж шална гэж хэлэхгүй шүү дээ. Нэг гол тэгэл мессеж чинь. Гэтэл тэрийг өөрийн тийм байдаг учраас маш олон ингээд хүмүүс ингээд нөгөө түрүүний одоо 6 сар хийж үзэхгүй болоод ирэхлээр сүлдээ заазаа гэдэг хай авчдагтай адилхан. Ер нь аль болохоор хурдан тэгэхээр нөгөө үүрэг хариуцлага гэдэг юмыг бий болгох нь айгүй чухал юм шиг лээ. Тэгээ бүрийн бол яг тэр стратегиор болол ажилладаг юм шүү дээ. Жилийн гэрээгээл яг тэрийг заавал хийхгүй болохгүй. Яг тийм нөхцөл байдал руу өөрийгөө оруулдаг. Тийм байхгүй бол одоо жишээ нь ингээд нөгөө сая давхар орлоготой байх талаар ярьсан шүү дээ. Тэгээд номын бизнес маань амжилттай явах хэлээр би яг үүндээ YouTube хийхгүй байсан ч гэсэн надад нэг одоо онцгийн импакт байхгүй байхгүй юу. Гэхдээ надад хэрэгтэй гэдгийг би уусаа мэдээд байгаа учраас заавал үргэлжлүүлэх ёстой гэдэг байдлаар яг саяны Анди хэлсэн шиг өөртөө тийм хариуцлага ер нь өөрүүлж байгаа. Бас давхар өөр юм ярихад сая яг Анди ярьсан чинь саанд орж ирлээ. Хийж эхлэж байгаа хүмүүст гэж нэг айгүй тийм хэрэгтэй зөвлөгөө байд юм байлээ. Тэр нь болохоор би хараад ахад одоо ямар контентууд удаан хугацаанд ингээд үргэлжлэж байгаа юм бэ гэдэг ямар сувгууд удаан хугацаанд үргэлжлэж байгаа юм бэ харахаар хвчлээ ингээ хойлоо хийдэг ч юм уу те найстайгаа хийдэг газар байгаа байхгүй те хөөш яач хойлоо нөгөөтөө хийхгүй юм гээл нэг нөгөөтг нь ингээ шаардлагатай те ганцаар байхаар чи ер нь тэр чин үүсгэд айгүй хэцүү байхгүй тийм болохоор яг хэрэг контент хийх гэж байгаа юм бол why not найстайгаа хамтраад үзэл хамаагүй тууштай явах магадлал нь бол их систем байлээ. Би тэр яг нэг одооний өөрийнхөө фаунд эз манай New Media гэдэг компани. Тэгээд тэн дээр айгуу санаж манай найз чинь цогт бэлгүүн дээр манлаар Сэхэдэн подкастын хөтлөгч. Сэхэдэн подкастыг айгуу удаан хугацаанд хийсэн. Сэхэдэн дээр бол 50 гэдэг залуудаа тэр хамтаа 50 гэдэг өөр нэг найз маань тэр нийлээд хийсэн. Дараа нь бэлгүүнээ битээр нийлүүлээд одоо энэ New News гэдэг компани бас үүсгэн байгуулсан. Тэгээд хэрэв би одоо бодно хэрэв би тухайн үед бэлгүүнээ битээр хамтаа байгаагүйсэн бол би энэ ажил айл хэдийн жил 2 жилийн өмнө эхлүүлээл би орхисон байна. Миний өмнө тэгжсэн төслүүд хар мянга байгаа. Тэгэхээр яг үнэхээр яг юм сайн партнертай болоод бинийгээ хариуцлагажуулаад өрүүжүүлээд ирэхлээр тэр урт хугацаанд хол явах тэр маш гоё үндэс нь бол тавигддаг. Нэг ялангуяа тэр нөгөө хийж байгаа зүйл чинь бинийгээ гоё нөхдөг. Миний чаддаг юм нөгөө хүн чаддаг. Тийм байвал бас аягүй зүг юм санагддаг. Яг зарим тохиолдолд нөгөө фаундерууд партнертай болж ийн, co-founderтай болж ийн гэдэг яг өөртөө адилхан хүнийг олж зогсчихдаг. Тэг яг бид санал нийлээд байгаа учраас тийм. Тэгтэл яг бүх юм нь адилхан болоод ирэнгүүт
нөгөө хоёрын хамтдаа дундаа байдаг сул талыг нөгөө хүн байдаг. Одоо бидний бид нэг тодорхой зарим нөхөрлөл бид хооронд аягүй адилхан баггүй. Ер нь жоохон хойрон морь тал нь бас адилхан. Тэнгүүд манайх дээр яг ажил дээр одоо тамира гэдэг манай үйл ажиллагаа харагдсан захирал мандлахлаарэ хэмээ яс тасан гэж ингээд нөгөө ардаас нь хөөж ингэж явдаг. Тэнгүүд тэр чинь ингээд нийт ингээд экосистем аягүй гоё ингээд бүрдэж байгаа жишээ нь. Тэгээ сая бүрийг хэлэнгүүт яг нэг өөр дээрээ нэг тийм жишээ болохоор тэр надад бас аягүй гоё зөвлөгөө санагдлаа. Ер нь нөгөө стартапууд дээр бас ажиглагддаг юмнууд нь яг тийм байдаг. Тэгээд дээрэс нь яг нөгөө зөв хамтрагчаа урт хугацаанд бас зөв бол мэдээж би нэг нь мотивацжуулна. Дээрэс нь яг нэг ур чадварыг нь бас нөхөх асуудлууд байгаад байт юм лээ. Тэгэхээр тэр тал дээрээ заримдаа яг мэдээж алдаж онол явж байгаа. Гэхдээ зөв хамтрагчаа сонгох бол айгүй чухал. Ялангуяа урт хугацаанд явъя гэж харсан бол тий. За бүрийн хувьд ер нь цаашдаа ер нь хамгийн хиймээр байгаа зүйл нь контентээс гадна, номоос гадна. Хүүхэн дээр юу? Аялахаас өөр. За. Хамгийн үгийн аялахаас өөр гэдэг. Амьдрах гэж. Би өнөө орой юу нэг найзгаа бөмбөрийг төр зээлж байгаа байхгүй. За. Драм тоглож сурах гэж байгаа. За. Тэгээд маргааш 12 цагаас коктейл хийх нэг мастер класс сууж байгаа. Nice. Тий. Ямар ч ойрын 2 зүйл бол нэг энэ хоёр байна. Ямар ч хөгжин тоглоо сурч. Тэгээд нэг коктейл хийгээ сурч. Гэсэн энэ хоёрыг хийх чинь. Тийм ээ тий. Айгуу секси хоёр юу шүү дээ. Юу шүү дээ. Яг юу нь бэлдээд байна. Дараагийн нэг юм бодцсон байгаа гэдээ тэрнтэй ч холбоотой. Яг хөгжин бол зүгээр сонирхлоо. Коктейл болохоор одоо нөгөө нэг хоолны контент хийдэг Instagram дээр тэр шиг бас гоё нэг коктейл хариулаад тэрийг бас контентжуулаад тэгээ бүр болол нэг жижигхэн баард нэчмэр санагдаад баарч клуб биш одоо лагаунж маш жижиг. Анзаа Япоочсон болохоор мэдж байгаа. Айгуу тийм жижигхэн газар олон байдаг шүү дээ. Нэг тийм close vibe atmosphere-тэй. Сая Солонгос аялаад ирэхдээ бас хэд нэг гоё газруудаар ороод тэгээ яагаад тийм нэг хөөрхөн газар Монголд байж болохгүй гэж бодоод. Тэгээ нэг тийм газар нэхийн тул ихлэ би өөрөө сурах хэрэгтэй. Гэтэ бас давхар айгуу сонирхолтой байгаа. Мэдгүй зүгээр одоохондоо нэг тийм хөнгөн зэл ботцсон явж байгаа юм. Одоо жишээлбэл чинь өөрт чинь ялангуяа ийм фаундеруудын хувьд ч тэр хүмүүсийн хувьд ч тэр нэг юм бодглохлээр тэр нь жоохон хол санагдаад байдаг шүү дээ. Одоо жишээлбэл би өөртөө ингэ бодоо би өөрөө баар нэг жир би бодсон бол надад амар их ажигсан санагдана. Би одоо тэр чиний газар олно, байшлагын түрээслэн дотрыг тогтчуулна. Тэгээ тэрийгээ одоо тайлан тооцоо тэгээ дахиад ингээд амар их ажилтай юм шиг санагдаад байхгүй надад. Тийм ч тэр ихлүүлнэ гэдэг надад жоохон нэг тийм бүрийн өөрийнхөө тэр зооноос яаж гарч шүү дээ тэгдэж шүү. Би болохоор зүгээр маш хөнгөн бодсон байгаа. Тэр яг тийм seriously зориг болгож төлөвлөөг байхгүй юу. Зүгээр л нэг хүн болгоно нэг насны намарт кофе шоп ажиллуулаад сууж хамсан гэдэг шиг л тийм л бодол. Зүгээр тэрнийх хамгийн эхлэлийг л нэг маргааш очиод мастер класс уул ямар хөө байх нь гэдэг үсчил гэж бодож байгаа. Тэгээд тэр чинь нөгөө нэг хүн эцсийн зүйлийг бодохоор амар төвхтэй шүү дээ. За жишээ нь ингээд стартап болгоо ингээд юникорн болно гэж бодоол тий. За юникорн болохын тулд тэр гэж баахан зүйл ботцохоор за худлаа юм шүү гэж бодчихдаг. Гэхдээ хамгийн ихний ажил чинь зүгээр л нэг зэг дээр очиод компанийнхаа тэр нөгөө нэг юугаа хуулийн этгээд бүртгүүлэх амар амархан ажил байгаа байхгүй. Хуулийн этгээдээ бүртгүүлчих юм бол дараа нь юу их юм тодорхой болчихно. Тэгээд дараа нь магадгүй офс төрөсөлчих юм бол ажилч нь аав нь ойлгомжтой, ажилч нь дараа нь юу их юм ингээд бүцэл ингээд нэг алтмаар явахаар маш ойлгомжтой, амархан байдаг. Тэгэхгүй нөгөө нэг бүх эцсийн ингээд бүх процессор нь ингээд ботцохоор чинь яалчгүй маш хол санагдаж байгаа шүү дээ. Тийм л зүйл ах. Тэгээ би сая бас ном дээрээ бас эхлэж явах та за ингээд орчуулбал баахан зүйл бодогдчихсан. За ямар ч зэ эхлээд эрхийг нь авчээ. Эрхийг нь авах нь бол болно. Би нэг танд үнээрээ дамжуулаад хамтраад авч болно амархан. Эрхийг нь авцсан юм бол би гэрээ хийгээд гэрээ хийцэн юм бол би хийгээс өөр аргагүй болно. Хийгээс өөр аргагүй болчих юм бол би ингээл орчуулагч, редактор, эдитер гэдэл ямар ч болчихно. Байхгүй юу нь бол. Яаж хийж байгаад эхэлчих гэдэг. Тийм шүү. Тийм. Ер нь бол хүмүүс зөвлөж хэлэхдээ зүгээр том алсын хараагаа бүр одоо нэг зүү зэрэглэн шиг зүгээр ерөнхийн бүдэг юм
үргэлж хараандаа хараад гэхдээ тийшээгээ хүрэх 1000 алхмыг тооцохгүйгээр яг урагшаага алах гэж байгаа нэг алхмаа бодох хэрэгтэй юм шиг. Тэгжиж ер нь бол яг зөвхөн уртлын нэгэн алхмыг хараад байх юм бол хаан үрж байгаа явах гэж байгаа гэдэг тэр зорилгоо мартчихна. Гэхдээ зөвхөн уртлын дараа зүү зэрэглээ хараад байх юм бол урагшаага юун дээр хишиж байгааг харахгүйгээр унах магадaltaй. Тэмчээс ер нь тэр хоёрын тэгж балансыг тэгж барих хэрэгтэй гэж ер нь зөвлөдөг юм л. Тий, үнэ. Миний нэг авч ирсэн айгуу гоё inspiration түүх болохоор Японы Осака мужийн хуучин хотын дарга гэдэг нэг нөхөр байдаг байхгүй. Нөхөр болохоор хотын дарга болъё ч гэж бодоагүй, ус төрч орё ч гэж бодоагүй. Яаж ирсэн бэ гэвэл сэтгүүлч байжгаад тэгээ тухайн үед нөгөө хотын захиран зарцуулдаг төсвийн нэг алдааг хараад маш их хэмжээгээр одоо Японыханд ингээд ус төрчтөнд карманда мөнгө хийдэг байсан юм байна л. Тэгээ тэрийг болиулах гээд тэгээд өөрөө нөгөө нэг баг-багаар одоо хөдөлгөөн хийгээл ингээл медиан дээр гараад тэр асуудлыг ярьдаг ч юм уу аль эсвэл одоо зөндөө зүйл ингээ хийж байгаа байхгүй. Тэр асуудлыг шийдэх гэж явсаар хагаад хальтраад нэг л мэдсэн чинь хотын дарга болсон байгаа байхгүй. Тэр хотын дарга болъё гэж бодоагүй шүү. Тэр чинь бүр амар том гол байгаад байгаа шин. Ингээд те одоо баг мөрөөдлийн ингээ жагсаалтын нэг нь тийм өндөр одоо ёс суртахуунтай газрын хотын дарга болно гэдэг чинь. Гэтэ тэгэж бодоагүй явсны эцэст болцсон байгаа байхгүй. Тэгэхээр нэг бодлын зүгээр яг саяны хэлсэн шиг яг бүдэг бадаг байхгүй ч гэсэн баг болох юм шиг. Зүгээр л ямар нэгэн зүйл шийдэх хэрэгтэй, ямар нэгэн асуудлыг шийдэх хэрэгтэй, шийдэж болцохоор ингээ харагдаад байдаг тэр зүйлийг явсаар байгаа. Тэгээд хүн эцэст нь юунд ч хүрэх юм бэлээ те. Амьдрал чинь угаасаа таашгүй зөндөө салаа замууд байгаа юм чинь. Тийм байна. Саяны яг энэ ирсэн бүрийг яг энэ хэлсэн философи яг өөрийнх нь амьдралын түүхийн хамгийн эхлэлийн ер нь бүх юм дээр нь үнэхээр яг нэвч шингэсэн байсан юм шиг санагдлаа. YouTube-ийг хэлж байхад бас тийм яг юу юмс ямар хүлээлттэй байгаагүй зүгээр л ингээ эхлээд ингээ явцсан. Тийм одоо ч гэсэн ер нь бусад юмудаа хийхдээ яг урталтай байгаа жижиг зүйлс тэгэл хэл анхаарал явчихтэл нэг мэдгээд тийм амьдралаас хаашаага хүний хөтлөхийг мэдэхгүй шүү дээ. Тийм. Тэгээд яг энэ одоо энэ зүйл дээр хамгийн том садаа болдог зүйл нь яхаа арахгүй бидний нэг гар утасны хамаарлал юм билээ. Сайхан Солонгос очихдоо бас нэг өөр бүжгийн стилээр би бүжгэлтэй байсан. Тэгээд манай бүжигчдийн нэг найз маань байсан бохоггүй. Тэгээд бид тэд орондоо юу ярьж ирсэн юм бэ гэхэл одоо дэлхийд даяар одоо гудамжны бүжгийг сонирхдаг хүмүүсийн бүжгэлдэг хүмүүсийн тоон эрс багассан юм байна. Эрс багасч байгаа байхгүй. Тэгээд яагаад юм бэ гэж бодхолоор хүүхдүүд бүгдээрээ уцаа ухдаг болцсон. Тухайн үед бид нар ингээд 10 хэдэн жилийн өмнө эхэлж байгаа сошиал медианы хөгжөөгөө хай тамаавал гэж байдаг ус. Тэр үед айгуу завтай байсан байдаг болохоор хүүхдүүд ингээд хоорондоо хамт ингээд дуулаа секцэнд хамрагдах уу альс энэ амар гоё юм биш нэг хэдүүлээд уураагаад үзьгээл төрөл бүрийн ингээд хоббитэй болоод тэр нь ингээд өргөжөөд альс янз бүрийн зүйл хүмүүс хийж эхлүүлжсэн байхгүй юу. Яагаад юм бэ гэвэл өөр хийх юм байхгүй юм чинь. Одоо нөгөө нэг хийцгүй үедээ хийх юмтай болцохоор юу ч хийхгүй болсон байгаа байхгүй юу. Хамгийн том асуудал тийм юм байлээ. Тэгэхээр ингээд би бол аюу тийм азтай ер нь юмнуудаа ингээд эхлүүлээд явцсан. Хэрвээ магадгүй би одоо юу гэдэг өнөөдөр 18-тай байсан юм бол би магадгүй гар утсан нэгээд унц те. Тэгээд за өөр юу ч хийхгүй байсан. Тэгэл нөгөө нэг допаминд аддикт болсон байхыг үгүйсэхгүй. Тэр нөгөө бас хүүхдүүдэд ер нь нэг зөвлөлт юм бэл. Ялангуяа бага насны хүүхдүүд нөгөө яагаад утас бити өгөө дэлгэцсэн хэрэглээг айгу бага байлгаа гэд хэлээд байдаг шалтгаан нь нөгөө хүүхэд ер нь өөдөх хэвээр байна л да. Өөдөх хэвээр. Ер нь хүн бол өөдөх хэвээр. Өөдсөн үедээ бид нар айгу бүтээлч байдаг гинэ. Өөдөө гарахын тулд гарахад бол ямар нэгэн бодоол толгоон ингээл өөр тийшээгаа ингээл олон ингээд тал руу ингээл тараал те энийг хүү тэрийг гэж болохыг энийг гадс тэрийг ингэсэн бол үйл тэгж бодох юм завтай байдаг. Тэрний үнэхээр тод жишээ нэг манай хүүдэр гарч иж байгаа байхгүй. Бид нар ингээд угаасаа яг жоохон бахан лекцээр нэг харьцангуй бага болоод ч гэсэн одоо ингээд хаяада нэг өдөрт нэг юм цаг маа 2 цаг маа ялч унал зогтмод үзэл утсан ингээд үзэж байгаа. Тэгэл утасныхын цаг нь дуусаад тэгэнгүүт за юу хийх үү гэд өөрөө боддог. Өөрөө юу за тоглоомор тоглоё. Тоглоомор тоглох үедээ хүүхэд энийг нэнд өрий, тэрийг нь тийшээгаа тавья. Энэгээр ингэж тоглоё. Тэн мангас байна. Энэгээр буу байна. Даа хоёлаа ингэ тгий. Нийгмийн харилцаандаа ч ороод аавчтайгаа ч ундаа тоглоод өөрөө ч юм уу төсөөлөн бодож сэтгэхэд ингэ явж байгаа. Нэг цаг үнэхээр яг тэр утсан дээр бол зүгээр л тэр утасны цаанаас өгч байгаа тэр юмыг үзэж байгаа харж байгаа зүгээр л ингээл консюм хийж байгаа байхгүй тий. Ямар ч болсуулах юм байна. Тэгэхээр тийм байдаг учраас ер нь болол тэгээд хүүхэд гэлтэх үү ер нь том хүн гэсэн ер нь бол бид нар үед сурах хэрэгтэй юм шиг.
Тэгээ урт хугацаанд бас нэг бүтээл сэтгэлгүйд нь creative mind гэдэг тэрэнд нь бас нөлөөлөх магадлалтай тий. Сөрөг талууд нь. Тийм. Яг үнэ. Тэгээ дээрэс нөгөө бэлэн юмыг одоо бараг шууд л ChatGPT-гээс асуугаал. Заавал нөгөө бид нар бол амар ирж чаагаал, уншаал ингэдэг байсан бол одоо бараг нэгэн өгүүлбэрээр нэг үгээр л бүх хариултыг авдаг нь эргээд бас яг тийм сэтгэлгүйд нь ирээдүйд нөлөөлөх магадлалтай юм шиг харагдаад байгаа. Үнэ. Тэрэн дээр нөгөө нэг ялангуяа сурж байгаа хүүхдүүд дээр маш их гардаг алдаа нь болохоор за хичээлтэй ч юм аль эсвэл бүр ингээд тусдаа дугуулаас ихтэн суучаад гэртээ арих замдаа машин дотор уцаа авчдаг байхгүй юу? Дууссан юм чинь гэж боддог ч юм уу. Тэг гэрийн даалруу хийчихэд ингээд дууссан юм чинь байна. Жог уцаа авахна гэдэл амарна гэж боддог байхгүй юу? Тэгсэн чинь яг үндэ тарих болохоор тэр яг уйдсан байгаа үедээ хоосон байгаа үедээ хав мэдээлэл боловсруулж дуусчихдаг. Тийм учраас хамгийн чухал цаг дээр бид нэр хөвчлэн баг бүх хүмүүс ажил дээрцсэн ингээд ялгаа хурлын дараа ингээд уцаа орлдог ч юм уу. Тэр байлаар мэдээлэл ерөөсө боловсруулах тэр орон зайг нь өгдөггүй юм байна л да. Тэгээд хиний судалгаа байлаа. Би яг судлаач нэрийг юм марч. Гэтэ бүр аль баг 40 оноос ч 50 оноос ч лөө одоо хүн төрөлхтөнд даяар явуулсан дундаж IQ-гийн тийм юу байдаг вэ? Граф байдаг вэ? Тэрэн дээр хүн төрөлхтөнд анхны удаа 2010-ад оноос эхлээд IQ нь буураад эхэлсэн байгаа байхгүй. Тэр 40-од он 50-од оноос хойш ингээд жил болгон тодорхой хэмжээнд өсөж байгаад хүн төрөлхтөнд нийтээрээ ер нь одоо тэнэг болж эхэлж байгаа гэсэн үг. Яагаад юм бэ гэвэл бид нар мэдээлэлээ боловсруулдаггүй, ерөөсөө гаргадаггүй гадагшуулгууд эргээд тархиндаа наадаггүй учраас юм байлээ. Тэгэхээр энэ хэрэглээ бол маш аюултай. Бид нар бүгдээрээ л мэдж байгаа. Наач тийм хэрэгжүүлдэг хүмүүс зөвхөндөө. Манай нөгөө Инахаб би подкастыг ерөөхдөө дандаа стартап хийж байгаа ч юм уу тийм залуучууд төлхөө сонсдог. Тэгээд магадгүй энийг асуугаасаа гэж бодож байгаа байх гэж бодлоо л доо. Яг тэгвэл нөгөө дандаа хоёр маань харьцангуй одоо инфлюенсер болчихсон ингээд магадгүй ингээд энэ зүйлийг яриад ингээд хүмүүст илүү хүрч байгаа. Гэтэл нөгөө стартап хийж байгаа залуучууд ингээд нэг бүтээгдэхүүн гаргадаг. Гэхдээ тэр бүтээгдэхүүнээ яаж зөв танилцуулах ёстой, ямар одоо арга замаар хэрэглэгчтэй түгээх ёстой гэдэг дээр одоо нэг юм туршлагагүй ч юм уу эсвэл хэрэгжилж байгаа арга нь одоо яг тийм төсөөлөл шиг нь явдаггүй байх л та. Тэгэхээр ер нь ямар байдлаар бүтээгдэхүүнийг юу ч гэсэн ингээд хэрэглэгчдэд хүрэх нь ер нь зөв юм шиг санагдсан бэ энэ хугацаанд. Одоо айгүй олон хүмүүс нөгөө олон байгууллагууд SEO маркетинг хийх гээд байгууллагуудын захирлуудаа подкастт оролцуулъя гэдэг ч юм уу. Тийм нэг мувмент яваад байгаа шүү дээ. Тэгээд яг арга нөгөө нэг бүтээгдэхүүн хүнээр дамжиж зарагдаж байгаа гэдэг нь бол үнэн. Энэ бол маргаангүй үнэн зүйл байгаа. Тэгээд тэр хүнээ яаж гаргаж байгаа юм бэ гэхээр их газрууд хүнээсээ төрүүлээд бүтээгдэхүүнээ гаргах гээд фейлдэд юм шиг надад зүгээр санагдцیں۔ Эхлээд тэр чинь хүнд нь эхлээд хүн тасч иж дуртай болж иж дараа нь тухайн хүнийхэн бүтээгдэхүүнд нь тасахгүй юу. Тийм байтал айгүй олон газрууд за жишээ нь ингээд энэ Монголд бол арай хэрэгжиж эхлэегүй байх шүү. Ялангуяа Азийн улсууд дээр ингээд харахаар цэглүүд нь өөрсдөө ингээд YouTube сувгтай ч юм уу аль эсвэл одоо TikTok, Instagram гэдэггүй ямар нэгэн сошиал медиагаа хөгжүүлээд эхэлсэн байгаа байхгүй юу. Тэгээд тэрэн дээрээ ерөөсө бүтээгдэхүүн огтхон ч ярьдаггүй. Дандаа л нэг захирал нь одоо юу гэдэг таны мэдхгүй зөвл ярьж өгдөг ч юм уу аль эсвэл ингээд бизнесийн ямар нэг ингээд ноу хав ярьдаг ч юм уу. Тэгээд бүр ингээд 2-3 жил болсны дараа за одоо ингээд бүтээгдэхүүн рүү орж эхэлж байгаа байхгүй юу. Тийм газар Монголд миний мэдгээр баг байхгүй баха. Тэгээ миний маш үзэх дуртай нэг Kids Mode гэдэг нэг Японы tech channel гэдэг байхгүй. Тэр tech channel дээр болохоор дандаа ингээд нэг технологийн сонирхолтой юмнуудыг ингээд танилцуулж өгдөг. Тэр channel бараг 5-6 жил болж байгаа. Заримдаа л нэг удаа ингээд өөрийнхөө бүтээгдэхүүнийг ингээд гаргаж ирдэг байхгүй. Бүр үнэхээр заримдаа тийм болохоор хүмүүс харахтаа энэ бол бизнесийн channel биш. Энэ бол ингээд таны мэдхүүн ч юм уу энэ бол яг ингээд сонирхолтой content creator гэж харж байгаа болохоор яваад идэг. Тэгэхгүй манайх ихвчлэн энэ бол бизнесийн сувг шүү гэдэг байдлаар өөрсдийнхөө сошиал медиа хөгжүүлээд явчихдаг. Тэр шууд бүтээгдэхүүнээ гаргаж ирээл. Тийм. Тэр аюу том алдаа байж магадгүй миний бодлоор. Тэгэхгүй хэрэг жишээ нь би мэдэхгүй шүү би одоо юу гэдэг PC мол ч юм уу Next ч юм уу ямар нэгэн байгууллагын одоо би маркетинг гүйцэтгэх цэцэрлэг байсан юм бол бүр ингээд огтхон ч одоо компани гэдэг одоо тэр логог нь байршуулахгүйгээр компани дотроо нэг YouTube сувг хөгжүүлэх байхгүй юу? Эсвэл Instagram сувг ч юм уу 2-3 жил. Тэгээд тэрний араас нь бүтээгдэхүүнүүдэд оруулж ирэх байхгүй юу?
Тийм нэг тийм урт хугацааны dedication ерөөсөй байдаггүй байхаа миний бодлоор бол юу гэж бодож байгаа юм. Амар юм том. Угаасаа нөгөө бүтээгдэхүүний танилцуулаа стартап бүтээгдэхүүн танилцуулна гэдэг өөрөө айгу тийм юм tricky, айгу юм том. Ялтчгүй энийг ингээд нөгөө ярихын тулд брендинг, маркетинг, communication гэдэг маш том гурван шинжилгээ ухааны маш олон ойлголтуудыг ярих шаардлага ер нь бол гардыг учраас ялтчгүй нэг юм амархан хариулт бол байхгүй л дээ. Яг хөө зүгээр Монгол дийлэнхтэй юун дээр алдаа гаргаж харагддаг вэ гэж зүгээр би өөрийнхөө маркетинг салбарт ажилласан 6 жилийн стартапуудтай яг ойрхон ажилласан 3 жилийн туршлагаас ер нь бол харахад дийлэнхтэй нөгөө бүтээгдэхүүн ямар гайхалтай вэ гэдгийг яриад. Түүний бүрэн. Тэгээ манай бүтээгдэхүүн болвол ийм савлгаатай ийм бүтээгдэхүүн ийм шин чанартай ингэдэг гэж яриад байдаг. Гэхдээ энэ бүтээгдэхүүн таны яг ямар асуудлыг шийдэх юм бэ гэдгийг ерөөсөө яваад ярьдаггүй. Тэр аягүй тийм том л да. Яг тэгэхээр хүн үргэлж тухайн зүйлээс бид нар бүгд ямар нэгэн худалдаж авах та тий ямарваа нэгэн байдлаар өөрийнх асуудлыг шийдэх гээд байгаа ш тий. Би цамцгүй бол би цамц худалдаж авч байгаа. Тэгтэл тэр хүмүүс юу гэдэг вэ гэхээр манай цамц ийм гоё одоо даавгаар хийсэн ийм гоё материалтай тийм гоё юм гэдэг тэгж ярих эхлэхээр магадгүй тэр хүнд ногоон өнгийн цамц хүсэж ийсэн үү эсвэл өөр тэр яажсэн тэрийг бол мэдэхгүй шүү дээ. Тэгдэг учраас эхлээд хамгийн түрүүнд тань цамц хэрэгтэй байна уу? Хэрвээ тань цамц хэрэгтэй байгаа бол манад ийм цамц байгаа. Та илүү хөлөрдөг үү? Хэрэг тэгвэл манай энэ чинь гэдэг. Тэр хүний яг тэр тодорхой асуудлыг гаргаж ирээд тэр асуудлыг дээр нь ямар шийдэл санал болгож байгаа вэ? Энэ санал болгох нь нөгөө хүнд тухайн бүтээгдэхүүний худалдаа авах айгуу тийм ихтгэл хэмжлэг болов үтгэл юм шиг надад байна. Тэгэхээр тэр үргэлж тэр нөгөө асуудлаас эхэлж нөгөө юм харж байгаа хэрэгтэй тайлбарж. Хоёр дахь айгуу тийм чухал юм нь энэ ганцхан стартапын бизнесээс жалгаагүй бас контент креатор талдаа энэ амар юм чухал юм байгаад байдаг. Бүрийн үед одоо жишээлбэл түрүүний хэлснээр маш олон одоо ийм өндөр өсөлтийг хурдан үзүүлж гин гэдэг. Ер нь л яг ярих юм бол манай Монгол ютубер байх, Америкт ютубер байх хоёр хоорондоо нөгөө ордог эффортийн хувьд бол би хувьдаа бол айгу тийм өөр гэж боддог. Манай Монгол бол нөгөө харьцангуй юм жижигэн зах зээл, жижигэн цөөхөн креаторуудтай учраас манайх дээр одоо нөгөө нэг юм хийвэл тухайн зүйлийг хүмүүс айгүй хурдан ингээд аваад үзээд ингэж айгүй тийм магадaltaй. Сул тал нь маад үнэнч үзэгчэд үнэнч яг дагдаг хүмүүс айгүй ховор. Та дээрээ анзаарах юм бол 100 мянган лайктай одоо Японы ч юм уу те Оросын ч юм уу Европын өөр нэг креатор 100 мянган дагагчтай Монгол креатор хоёрыг хооронд нь харьцуулаад постны доорх комент лайкийг нь харьцуулаад үзэх юм бол гадаад их маш өндөр байдаг. Яг гэвэл манайх дээр ер нь бол яг хүмүүс ингээд айгу сорго ингээд дагчдаг. Зэний тэрийг ингээд тууштай үзээд яг энэ хүн чинь надтай ястай ойрхон би энэ хүний зургууд дээр үнчээр лайктаар энэ хүн надтай ястай гэдэг шүү гэдэг тэр коннекшн манайх дээр ер нь айгу сул усдаг. Тэнгүүд энийг урт хугацаанд ер нь доктортой одоо жишээл бүрийн үед авч явж байгаа хамгийн том шалтгааных нь миний бодлоо штэ. Контент болгон дээр ямар нэгэн үн цэнийг хүндээ үзэж байгаа нь өгч байгаа аахгүй те. Энэ бичлэгийг үзүүл чиндээс ийм ойлгож авна. Бичлэг болгоно нь ялангуяа яг тийм үз. Би өөрөө контент креатор дээр одоо жишээл контент дээр хийж байгаа контент дээр минийхийг үзээд их нэг 2 мэдрэх. Нэг бол ямар гоё юм бэ? Ямар гоё үзэсгэлэн, ямар гоё beautiful юм бэ гэж тэр өнгө тавьсан өнгө дизайн тэрнээс харах хэвээр. Нэг бол тэндээс үнэхээр гоё хэрэгцээтэй мэдээллийг цаг алдахгүйгээр богино хугацаанд ингэж нэгт авах хэвээр. Энэ хоёрыг би үн цэнийг болгож өгье гэж боддог. Тэ яг адилхан тэр өөрийнхөө өгж байгаа үнгүү өгж байгаа тэр юм болгоныг эхэлж тултал нөгөөд тултал нь хүнд өгснийхаа дараа ганцудаа за надад нэг ингэж үнцнийг өгөөд өгөөч надад нэг юм өгөөч гэхэд хүмүүс тэрийг айгүй уухаалan түүнийг ингэж дэмжиж авч явдаг. Тийм л санагдсан. Тэгээ яг нөгөө монгол хүмүүсийн бас онцлог байж бас байна те саяны ярьж байхад тэгээ нэр яг нөгөө бүрийн контентуудыг ингэж сонсож байхад номнуудыг ингэж сонсонгууд эхнийхээ миний санаж байгаагаар бол эхний хэдхэн секундэд ер нь энэ номоор ямар үн цэнийг тухайн сонсогч авах вэ гэдгийг илэрхийлждэг тий. Тэгэхээр нөгөө айгу надад бол тэр нь айгу амар санагдаад за энэ надад тохирох яг миний хайж байгаа ном юм байна. Үр хөжлүүлээ сонсъё. Эсвэл за арай өөрийг сонсож ч юм уу гэж шийдвэр гаргалтанд айгу хөөрхөн бас нөлөөлчдөг. Тэгээд яг энэтэй холбогдоод саяны яриа андын ярьсантай холбогдуулаад асуухад ер нь монгол хүмүүсийн зан төлөв ном одоо юу гэдэг сонсохдоо ч юм уу эсвэл яг аль жанр гэх юм уу аль төрлөөр илүү явдаг юм шиг санагддаг. Энэ нь монгол хүнийхээ магадгүй зан төлөвтэй бас нөлөөлдөг.
Зүг. Сайн мэдэхгүй байна яг үнэ хэлэхэд бол. Гэтэ яг зүгээр нөгөө нэг нийтлэг үсэж байгаа хүмүүс ч монголчууд байхаа болохоор манайхан яаж ийн вэ гэхлээр нэгт манайхан айгүй мэдлэгтэй ер нь бол харьцангуй сүүлийн баг 5 жилийн дотор мэдлэгийн одоо коэффициент гэж байдаг юм бол бүр асар өндөр өссөн бохгүй юу. Бид нар маш их зүйл сонсдог болсон, уншдаг болсон, үздэг болсон. Жишээ нь би ингээл 5 жилийн баяа ядаа гэдэг номоор мөнгийг өөрөө ажиллах биш. Одоо мөнгийг мөнгөөр ажиллуулж олох хэрэгтэй. Ингээл байхаа пүү тийм үү гэл. Бүр ингээд амар шокинг зүйл байсан байгаа байхгүй 5 жилийн өмнө. Одоо эн чинь ингээд нийтлэг ойлголт болсон байгаа байхгүй. Одоо бид нар шиг хүмүүс дандаа ярьсаар яагаад. Тийм болохоор одоо сүүлийн үед надад нэг тулгарч байгаа асуудал нь ямар ч ном ярьсан за баг манай монголчууд мэдж байгаа да. Болдог болсон байгаа байхгүй. Тийм юм байлаа маяхан. Тэгээд давхар нөгөө нь явж байгаа зүйлүүдэд харахаар ихвчлэн тийм бизнесийн зүйлүүд яг айгүй хэцүү байдаг. Та чинь зовлон ойлгож байгаа. Оронд нь ингээ сэтгэл зүйн зүйл ч юм уу те. Тиймэрхүү юмнууд айгүй явдаг болцсон харагдаж байгаа. Тэгээ би тэрийг аль болох одоо аль багасгахыг гэж бодоод байгаа байхгүй өөрөө оруулж байгаа зүйл дээр чсэн тэр. Тэгээ жоо сэдв халиад ярихад манайхаа айгүй тийм итэрхий эмзэг болцсон. Сэтгэл зүйн зүйлүүд ярьсаар би ийм травматай би ийм ингээд сэтгэл зүйн асуудалтай бла 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 болоод факт зүгээр хийлтэйгээд шилмэр санагдаад байдаг болцсон байхгүй. Тийм болохоор одоо би буцаагаад айлах жоохон тийм токсик менталити лөө юм ярьж эхэлсэн зөв юм болов уу гэж бодож байгаа. Тэгэхгүй хитрхээ шалчихсан хүмүүс ихтэй болцсон. Яхаарахгүй. Өнөө тэнтэй бол яг сүүлд бас би нөгөө амаржаахан подкастн дээр оролцоод тэгээд хэлээр ярьжсэн аахгүй нөгөө манах дээр нөгөө хүн бити үрд өөрөө жоохон чагнаад гэж хэлдэг шүү дээ. Ингээ чанал миний тэнд өвдөд байгаа юм болов гэл ингээл бодоол тэ. Тэгэл чи тийм шиг байна гэж хэлж. Нэр ингээ сэбэ тийм юмтай байна. Ер нь тэрнээс хойш л ингээд байгаа юм байна гэл тэ. Жишээлбэл өдөр нь ингээд айгуу гоё ингээ явж байгаад ингээ бүдрээд унжгууд. Өнөөдөр нэрээс яг 6-аар намайг болгоомжтой гэж хэлсэн шүү дээ. Өнөөдөр би болгоомжтой авах бол өнөөдөр ингээ 6-аас болол ингээ байгаа юм байна. Би өдрийнхөө төгсгөл хаашаа гарах үе чийхгүй. Гэдэг яг нэг юм талтай болсон. Fuck амдэр шүү дээ. Тэгэл угаасаа алдуул алдна, унаа. Тэгэл угаасаа хэцүү зүйлсүүд угаасаа л амьдрал тохиолдож байгаа тий. Тэгэл тэр болгоноос травматай эсвэл травматн гэж бодоод ахлаар хүн яалтчгүй нөгөө өөрийгөө нөөгөөл тэрийгэ бодоол хитрхи давуулан өөрөө тэрийг мэдрээл тэгээд юм сан. Тэгээс тоохгүй байх. Тэр ер нь арга байрлал аюул юм чухал юм шүү дээ. Нэг молоор ирдэ философч тэгдэж шүү дээ. Амьдрал угаасаа муухай шүү дээ гэдэг. Дандаа сайхан байдаг шүү. Амьдрал ерөөхдөө муухай байхгүй гэдэг шиг л тэрийг л аюул зөвөр хүлээн зөвшөөрчих хэрэгтэй юм шиг байгаа. Ер нь яг тэгсэн чи нөгөө хамгийн их burnout ч юм уу чамааг ингээд бүр ингээд нэг ямар нэгэн контент хийсний дараа амар их молж исэн юм байгаа юу? Эсвэл амар тултлан. Тэр бас ингээд нөгөө хүн сэтгэл зүйт чинь нөлөөлдөг үү? Тий, нэг тэгүүлсэн юм бол байхгүй хаа. Гэтэ сүүлийн үед нөгөө үзэлт маань айгу буураад байгаа. Тэгээ би тэрийг тоохооч болсон доо сүүлийн үед бол баг за тэгээд угаасаа зах зээлийг удирдах чадахгүй. Гэтэ би ямарсан шин зүйл хийх ёстой. Шин зүйлээ бол хийн. Гэтэ хийснийхаа дараа тэрний үзэлт нь ямар байх нь хамаагүй. Би анх ер нь эхэлж байхдаа дандаа нөгөө нэг YouTube ч айгүй зэвүүн сүүлийн 10 бичлэгээс чинь их 10-т явж байгаа гэдэл ороод ирдэ шүү дээ. Тэрийг үзэл fuck гэдэл. Тэхгүй байгаа ер нь бол одоо тэр мэрийг үзэхэж болсон тэгж нэг жоохон сэтгэл зүйн контрол хийдэг. Ер нь ихтэй ингээ анзаараад бас байхад сүүлд яг энэ нөхдөд нөгөө бизнес нөгөө ярианы сэдвээс жоохон халаадсан ялц шүү. Нөгөө яриа халагнууд амар ч яриад шүү дээ. Тэр нөгөө сүүлийн ер нь ихтэй манай нийгмээр ер нь амар жоохон стресстэй байгаа юм шиг байна. Аюу стресстэй байгаад аюу завгүй байгаад аюу их тим байгаад байгаа учраас хүмүүс улам бүрл нэг тийм хөнгөн улам бүр өдөр тутмынхаа энэ зовлон зүдгүүрийг нь мартагнуулах тим контент тим юмнууд ер нь аюу хүсэж байгаа. Хэрэг ингээ анзаарах юм бол сүүлийн жилүүдэд өмнө одоо ингээл хүмүүс амар гой ингээл пост жийл гой мэдээлэл өгдөг постууд бичээл те тиймэрхүү юмуд урт бичээл те тэрийг нь хүмүүс амар гой шимтэж уншаал ингээл доотлон комментэр бичдэг байсан бол одоо хүмүүс тэгэж ерөөсөө сонирхоож уншгаал тийм болохоор ингээл 2-3 өгүүлбэртэй юмнууд ингээл яваал товч яваал те скол амар дандаа юм хөвгөлтэй хүмүүсийг нээлэх гэж оролддог тийм төрлийн контентууд бид нар рилээ гүлхэл юм бол
хүмүүс тиймнүүдийг хийж байгаа. Яагаад хийж байгаа юм гэхээр хүмүүс үзээд байгаа болохоор нөгөөдөл нь хийж байгаа. Тэгдэг учраас яг хуу тэр тохиолдолд одоо хувьдаа би өөрийгөө над шиг болон бүрийн шиг яг нэг юм educational ялангуяа юм контентууд хийх аюу хүсэлтэй дуртай яг юм хүмүүст бол тэр юм жоохон хэцүү тийм зүйл. Гэхдээ одоо тэрийг одоо яах ч арга байхгүй. Accept хийх бид тэр өөр арга бол байхгүй юм чинь. А гэхдээ бол яг зүгээр энэ дашрам бас ялангуяа энэ подкастыг яг энэ хүртэл үзэж байгаа хүмүүс бол өөрсдөө юм мэдээд цооцоод авчий гэж үзэж л байгаа. Тэгэхээр та бүхэндээ яжсэн иймэрхүү төрлийн контентуудыг үздэгт маш их баярлалаа. Тэгээд энийг үзэх тусам өөр бас хүмүүст яг иймэрхүү өрөөгөөжтэй контентууд хийх хэрэгтэй юм байна. Хийхээсэн гэдэг хүслийг бол юм амьд байлгадаг шүү л гэж л би бол хэлмээр байна. Ястаа яг үнэ. Саяны Анди хэлсэн зүйлд бол 100% санал нийцэж байна. Монголчин нэг асуудал нь байгаа болохоор угаасаа өөр асуудал руу орох ямар ч завшаа тийм сонирхолж байхгүй. Одоо жишээ нь ингээл барууны орнууд болонгууд хүмүүс нь угаасаа тэнцээ нэг тийм ойлгохтой асуудал байхгүй. За нэг иммигрантууд нэг орж ирэл шайлахгүй шүү дээ яг үүндээ бол. Ингээ Япончд бас нэг комментууд ингээд хараад байхаар иммигрантууд амар дургу зөө. Тэгээд иммигрант байхгүй шүү дээ ойлгохтой иммигрантууд орж ирэхгүй. Тэр тийм байхад тийм байхгүй асуудалд ингээд санаа зовоод байдаг болцсон байгаа байхгүй. Хаа байсан Германы хүн хятад байгаа панданы асуудал саа зовцсон. Тийм учраас тэр хүмүүс чинь ингээд асуудал хайгаад тэгээд шинээр юм ингээд сонирхоод судлаад хөгжөөд яваад байгаа байхгүй. Тэгээ манай Монгол бол яхаа аргагүй. Амьдрал бол тэр чигтэл асуудлаар дүүрэн байгаа учраас юу ингээд өөрийгөө хөгжүүлэх юм маргаашгаа хоолол яаж болохыг гэж бодож байгаа хүмүүс маш олон учраас тийм биш байгаа нь бол аргагүй тэрийг юусоо үүсэх боломжгүй. Тэр нь ч өөрөөсөд нь баг яг одоо буруу зөв гэдгийг би хэлж мэдэхгүй. Гэтэ байгаа байдал бол тийм. Бүрийн хувьд ер нь одоо энэ контент креаторуудын зах зээл ер нь хэр том болж ийн гэж хэр хурдцтай ер нь өсөж ийн гэж бодож байна. Ер нь аль чиглэл рүү бас илүү явна гэж бодож байна. Сүүлд нэг маркетер охинтой ярьжсэн чинь нөхөр тэгжсэн бохгүй юу? Яг ерхий нөгөө нэг контент креаторууд байдаг. Ерхий зүйлүүд хийдэг, ярьдаг ч юм уу, сэдвэн өөрөө. Гэхдээ альва зүйл рүү ингээд чиглэлсэн тодорхой зүйл рүү явцсан хүмүүс айгүй цөөхөн байдаг гэж байгаа юм л та. Жишээ нь за яг байгальтай зөвхөн машин ярьдаг гэдэг ч юм уу, аль эсвэл зөвхөн ингээд утасны гаджетууд ярьдаг гэдэг ч юм уу. Тийм хүмүүс Монголд айгүй тутамгүй байдаг. Хэрэг одоо юу гэдэг нь тэр компани болохоор утасных хэвгүй. Тэгээд яг зөвхөн утас ярьдаг хүн ч юм уу гаджет ярьдаг хүн байхгүй учраас яг хаана хинүүгээр ингээ маркетинг хийлгэх юм бэ гэхээр хэцүү байдал орчлоо. Хэрэг тийм контент креатор гараад ирэх юм бол бид нар тэр үнийг бүр ингээ бүтэн ивент итгэхэд бол бүр нэгээр хүсэж байна гэдэг ч байгаа байхгүй. Тийм учраас маа зах зээлийг ингээд харахаар одоо жишээ надаас ахуулаад дандаас ахуулаад идэх юм уу. Айгуу тийм ерхий ингээ нэг сэдв ингээд амарсан байдаг юм байлээ. Тэгээд цаашид яах вэ гэж юм л та. Цаашид бол сайн мэдэхгүй байна. Яг үнэ хэлэхэд бол монголчин нөгөө нэг зах зээл нь өөр нь жижигхэн тэгээд яг хийж байгаа зүйл дээрээ тэр их хэмжээгээр давхар нөгөө одоо юу гэдэг эффортоо нөхч гэнэ гэдэг нь айгуу том асуудал байдаг учраас үүнээс илүү их хүмүүс орсон ч гэсэн тэндээс шалгараад яг тэрийг залгуулж чадах хүмүүс нь үлдээд нэх амар өөрчлөгдөхгүй болов гэж бодож шүү дээ. Сайн мэдэхгүй байна. Сайн мэдэхгүй байх гэснээс надад нэг айгуу сайн мэдж байгаа юм байна. Тэр нь юу гэхээр нарны тас. Нараас би юуг нэг сайн мэдж байгаа гэхээр ер нь найсарчлагын хамгийн чухал бүтээгдэхүүн нэг бол нарны тас юм байна л да. Ямар ч гой тус төрхэд ямар сайн жигшүүлж төрхэд гадаа гаргаад угаасаа хэд ягаан туянаас өөр арьсыг хамгаалахгүй бол арьс мөх олдог хөшөрдөг. Тийм учраас ер нь өдөр болгон удаа гарахаас өмнө заавал ер нь нарны цай төрөх чагаар хэрэгтэй. Магадгүй хэр ямар нарны цай төрөх вэ гэж ерөө сонгож байгаа бах юм бол Биомогийн Биомоны SPF 50 нэмэгтэй нарны цайг төрөхж болно шүү дээ. Би таа шот тэр дээр ингээд бэлгэж юм. Биомоны тас бэлэн байгаа юм байна. Баярлалаа. Ананд бас хүчээр орж ирдээ. Баярлалаа. Би бас ингээд бэлгэлээд тэрэн те. За бүрийд маань ер нь одоо ярилцсандаа гэж бодож исэн ч юм уу эсвэл тийм зүйл дутуу бит хоёрын асуугаагүй гэхдээ хэлхийг хүсэж исэн мессеж байгаа юу тэгвэл яг сая нөгөө нэг зах зээл гиснээс зах зээлд орж байгаа одоо
за амар сүртэй зах зээлийн шашин зөвөр контент бүтээгч болохоор сонирхчоо хүмүүс гэж хэлэхэд одоо би бол айгүй happy байгаа. Анц айгүй happy байдаг байх. Ягаад юм бэ гэвэл хүний нөгөө нэр нүүр гэдэг чинь насан туршийнхан маркетинг сейлсийн чанал болчдөг. Тийм учраас айгүй тийм амьдрал цаа зух зүйлүүд багасах магадлал өндөр байдаг. Жишээ нь би юу гэдэг за жишээ гарах нь ч буруу жишээ авчих гээд байгаа юм байна бодсон чинь гол зүйл нь болохоор би одоо жишээ нь цаашид одоо хэрвээ ямар нэгэн байдлаар ер нь ингээд ямар нэгэн бүтээгдэхүүнчлээ гаргахад миний маркетинг сейлсийн чанал бэлэн байгаа учраас би тэрэндээ ерөөсөө санаа зовхгүй байгаа байхгүй бүх стартап бүх байгууллагууд хамгийн том зовлон бэрхшээл бол манай бүтээгдэхүүн бид нар яаж зах зээлээр байршуулах вэ яаж таниулах вэ яаж хүмүүс худалдаа авах вэ гэж боддог тэр асуудал нь шийдэгдэхээр би бол өөртөө амар ихтэй байдаг байхгүй цааш за сайд дээр нөгөө нэг жижиг ингээд ламжа гаргасан ч хүмүүс тэртээ ирэх байх та гэсэн надад бүр их итгэл бол байгаа. Тийм учраас би хийхээр зорж бол чадна гэдэг ч юм уу те. Тэгээд энэ яг юу гэдэг хүн өөрөө маркетинг сейлсийн чанал байх нь хүнийг хамаагүй эрт одоо түвшинд эрхчлөөнд хүрэх боломжийг хангаад өгч юм шиг надад санагдтiin. Тэгээд гадны ингээд инфлюенсерүүдийг ч юм уу контент креаторуудыг харахаар бүгдээр өөрсдийн гэсэн тийм бүтээгдэхүүнтэй болцсон. Тэгээд маш эртээр ингээд retire хийгээд тэг зүйлүүдээ хүмүүст ингээд даатгаад тэгээ ингээд дэлхийгээр аялаад сайхан амьдраад яваад байж болж байгаа байхгүй. Тийм учраас яг өөрийнхөө нэр нүрээ өөрийнхөө маркетинг сейлс чанал болохыг хүсэж байгаа юм бол контент креатор бол баг хамгийн дөхөм одоо мэргэжлүүдийн нэг гэж би бол хэлэх байхаа. Ганцхан контент креатор гэлтгүү ер нь стартап байгуулагч дээр ер нь ингээд янз бүрийн юмнууд руу ингээд анзаараад хараад хахад юм бүтээж сурна гэдэг өөрөө хүнийг амар хөгжүүлдэг юм байна лээ. Юм бүтээж сурна. Контент нь хамаахгүй. Хөгжим байж болно, зураг байж болно, зохиол байж болно, юу ч байж болно тий. Зүгээр магадгүй нэг юм дөрвөн шиг мод хооронд нэвлүүлж тавиад тэр ямарваа нэг юмыг шинээр бий болгож бүтээх нь тэр хүнд айгүй олон асуудлыг шийдэх ур чадвар, бүтээл сэтгэлгээ гэд янз бүрийн өөр олон зүйлсүүдийг шинээр сурдаг. Би болоод болохоор үргэлж альваа нэгэн зүйлийг дандаа ингэж өөртөө гаднаас аваад байхгүйгээр өөрөө бас гадагшаагаад хүнийг бүтээж сурах нь амар чухал юм билээ шүү. Надад контент креатор би болоод одоо юу гэдэг нь те бараг бүтэн цагийн ажилласаа илүү контент креаторыг хийж байгаа гэсэн яг үнэндээ бол контент креат хийнгүүт би бичлэг хийж сурж байгаа, аудио сурж байгаа. Тэгээд тэрнийхээ дараа зураг сурж байгаа, тэгээд гэрэл сурж байгаа гэл ингээд маш олон зүйлсүүд ингээд сураал хийдэг. Өнөөдөр дахиад нэг өөр бичлэг хийдэг л за энэ дээр нэг арай нэг шинэ юм хийж даа гэл ахаал нэг 2 цаг YouTube нүдэж байгаа л би өнөөдөр дахиад нэг шинэ ингээд нэг юм арга техник сурч байгаа. Тэр нь хожимын нэг өдөр контент креат хийдэг юм а гэхэд өөр ажил хийсэн ч байсан, өөрөө амьдрал дээр өөр юм туршсан байсан ч тэр надад хэрэг болох мэдлэг болоод үлддэг. Тийм учраас ер нь бол заавал тэгэж ер нь нэг бүтээж сурах бол амар тийм том ур чадвар байдаг шүү дээ. Тэрийг хийгээрэй л гэж зөвлөж хэлээд энэ подкаст бол өндөрлөмөр байна. Яг үнэ. Нэг яг өндөрлөхөөс өмнө ганцхан нэг асуулт. Тантай нэг хэлээ. Би нэрээ нөгөө номтой холбоотой буцаагаад нэг ганцхан асуулт асуучи. Одоо нөгөө ном уншаад нөгөө яг контент хийгээд тэгээд номоо уншаад эхэлсэн гэд тэгж ярьж байсан шүү дээ. Тэгээд тэр ном уншсан үеийн бүрийн өмнөх үеийн бүрийг харьцуулуулаад дээрэс нь одоо яг ингээд нөгөө ном зарим хүмүүс уншиж чаддгүй шүү дээ. Чаддгүй ч яахад нөгөө унших цаг гардаггүй одоо юу гэдэг чинь тийм байдаг шүү дээ. Тэгэнгүүт айгүй олон унших арга техникүүд байдаг. Хамгийн бест нь юу вэ? За эхлээд нөгөө нэг ном уншснаар гарч байгаа ялгаанууд нь болохоор дандаа нөгөө баримтат бүтээлүүд уншиж байгаа учраас баримтат бүтээлүүд ямар нэг асуудал шийдэж байгаа. Тийм болохоор би ихэнх нөгөө нэг асуудлын гаргалааг нь мэддэг болсон байгаа байхгүй. Хэрэгжүүлэх нь бол тустай. Ямар ч мэдтiin. Тийм учраас ямар нэг асуудал гарч ирлээ гэж бодоход за энийг ингээд хийж болох юм байна гэд тийм саа зовх асуудал ер нь бол нэгээр багасч байгаа гэсэн үг. Тэгээд номыг би бас нөгөө бясалгал гэж боддог. Хүн өөртөө цаг гаргаад нэг зүйл дээр төвлөрөөд ер нь юу ч бясалгал болж болно. Хүн ажиллаа хийж байгаа үедээ бясалгал шиг л ажиллаа хийж болно. Тэгээ тэрний нэг зүйл нь ном яхаар хүн нэг зүйл дээр цагаа төвлөрүүлээд ухаанаа төвлөрүүлээд бие болон сүнсээ энд байлгаж байгаа тэр 30 минутаас цагийн хугацаанд би айгуугой бясалгаад авчдаг. Тэгээ тэр бясалгал угаасаа маш олон давуу талтай гэдэг бол бүгдээр мэдж байгаа учраас энэ талаар нэг дэлгэрүүлэхгүй ямар ч бясалгал байдаг. Тэгээд сүүлд юу лээ?
Яаж номыг зөв хурдан бөгөөд нөгөө өөртөө өгөөчтэй. Ном уншихдаа хамгийн эхнээсээ нөгөө нэг энэ ном зөв юм шиг байна гэж боддог ч юм уу. Аль эсвэл энэ номын маань найз санал болгосон гингүүтээ зөвхөн ерхий ямар зориггүйгээр уншаад эхэлчихдэг байхгүй юу. Тийм учраас тэр ном уншигдахгүй байгаад байгаа юм. Үнэхээр надад ийм тодорхой асуудал байгаад энэ асуудлыг энэ ном шийдвэрлэнэ гэсэн гэх юм бол тэр хүн чинь асуудлаа шийдэх гэж ном уншиж эхлэх байхгүй юу. Тэгэхээр анхнаасаа ямар зорилгоор тухайн номыг сонгох вэ гэдгээ сайтар бодох хэрэгтэй. Номоо сонгох үедээсэн тэр гарчгийг сайтар уншаа, ревювийг нь уншаад тиймэрхүү байдлаар анхнаасаа сонголтоо зөв хийх юм. Номер 1 алхам хийхгүй бол ямар ч падлигүй асуудлын талаар ярьсан номыг би уншаад ч одоо яах вэ болчихно гэсэн үг. За хоёрт нь гэх юм бол хүмүүс ихэвчлэн дуустал нь унших хэрэгтэй гэж бодоод байдаг. Номыг нэгч өгүүлбэр алгасахгүй бүгдийг нь уншина гэд тэрэндээ түрддэг байхгүй юу. Гэхдээ тэр чинь асуудлаа шийдвэрлэл гарах зорилготой болохоос бүгдийг нь унших нь бол зорилго байж болохгүй шүү дээ. Тэгэхээр тэр бас зорилгоо зөв ангилж ялгаж сурах хэрэгтэй. Тэгээд их нөгөө нэг баримтат бүтээлийн ном дээр болохоор хуудсын тоог нь олшруулах зорилгоор маш олон жишээнүүдийг бичдэг, маш олон зүйлээ давтаж бичсэн байдаг. Зүйл маш их анзаарагддаг. Ямар ч тоо нэмэрлээгүй баримтат бүтээл үнэхээр цөөхөн байдаг. Магадгүй нэг 2-3% нь л тийм байх. Чин сэтгэлээсээ судалгаа хийгээд гаргацсан номнууд болохоор тийм учраас тэр тоо одоо хуудсын тоог олшруулах гэж бичсэн эсүүдийг алгасах бол тэрэндээ ямар ч гэмшиг зүйл бол байхгүй. Хүн угаасаа ойлгоцсон байх юм бол дахиж уншаад яах вэ байхгүй юу? Тийм учраас сайн алгасаж уншаасай л гэж би бол хүмүүст хүсдэг. Скрининг хийгээд нэг унших техник тийм. Ялангуяа нөгөө барууны номнууд Америкт их Британд ер нь хэвлэгддэг номнууд айгүй их тийм норшоо гэж харагдав. Энийг хэлцэж яг нэг жоохон юмыг өөрчлөл дахиад тэргээд автаал ингээл айгүй болов. Хөвөө зүйлгэн thank you. За ингээд подкастт маань ирж оролцож сонирхолтой яриа өрнүүлээд гой зөвлөгөөнүүдийг өгсөн бүрийдээ баярлалаа. Ирж оролцсонд баярлалаа. Баярлалаа. За баяртай.